өнөөдөр одоо ингээл ингэсэн байсан бол MMCR гэж одоо цохож ярих нь их би буруу байхаа л гэж бодож байгаа. Яг бол энд бол нэгдүгээрт эн чинь өөрөө тендер нь өөрөө одоо юу шүү дээ их энгийн үгээр зөөрдөж хэлвэл төрийн өмчнийг орон сууцыг өнөөдөр түрээсэлж шүү дээ. Нэг хүн хурж ирээд түрээслээ. За түрээсэлсэн хүн нь дампуурчул хөвөл гаргачихсан үстэй. Тэгээ тэр хүн чинь дампуурчлуулт төрийн өмч орон сууцыг аваа явчихгүй үстэй. Яг л ийм шүү дээ. Томдлохоо ордон төрд байгаа байхгүй. Тэгээд за хувийн буюу гадаадын уул уурхай туршлагатай компани хурж ирээд та нар энийг оператор буюу одоо түрээсийн гэрээр ажилуулаад гэсэн тендер шүү дээ. Тэгэхээр ялцсан байсан компани нь MMC-н байна уу, Шинхуан байна уу, Sumitomo байна уу, өнөөдөр дампуурсан бол томдлохоо галчих байжээ гэж ярил ерөөсөө маш буруу ойлголт. Тийм байхгүй. Ерөөсөө энэ бол тэвд түрээсийн буюу хөрөнгө оруулалт хийгээд ажилуулад байгаа. Ордон нь бол 100% төрдөө үлдэх юм л тендер байсан шүү дээ. Энэ таны нэг ярьцлага дотор нэг юм өгүүлбэр байлээ л дээ. Нүүрсний үнийн уналтаас үүдэлтэй одоо энэ юу нэг эдийн засгийн хямралын талаар ярьж байхдаа за яг хаа энд бол биднээс хамаарахгүй зүйл байна гэж хэлсэн байгаа байхгүй юу? За биднээс хамаарахгүй зүйлийн тухай яриад яах вэ? Тэртээ тэргүй дэлхийн зах зээлийн үн, дэлхийн ертөнцөөрөө нүүрснээс холдох гэж байгаа аргын тухай таас сайн дурдчихлаа. Биднээс хамаарсан зүйл гэдэг дотор та юу багтааж байна? Өнөөдрийн бие биенээ ойлголцохгүй одоо өөрөөр хэлэх юм бол янз бүрийн мэдээлэл цацагтаад байгаа. Энэ цаанаа бол хүмүүсийн хоорондын харьцааны асуудал болж үлдээд байна л да. Энэ биднээс хамаарч байгаа асуудал дотор та энийг хийх үү? Яг мөн л дөө. Одоо яг монголчууд дотроо ингээд одоо маргалдана гэдэг юм уу, одоо үзэл бодол зөрчилдөнө гэдэг юм уу ингээд одоо санал нэг чадахгүй шийдэж чадахгүй шүү дээ. Энэс л болоод одоо хохирч байгаа хэн хохирч байгаа асуудал. Энэс болоод монголчууд бид өөрсдөө л хохирч байгаа. Энд одоо өшөө хамааралтай гэж асууж байгаа төмөр замын асуудал. Үнэхээр бид нар одоо 2008 онд анх лиценз авсан шүү дээ. Тэгэхээр тэр үеийн МАК, Болд Euro, манайх 3 энержи сос 3 төмөр зам барих лиценз авсан байхгүй. Тэгээ бид нар тэр чинь төмөр зам чинь хувийн бишэл улсаас нэвтрүүлэх гаргахгүйгээр мөнгө босгоод гадаад дотоодын хөрөнгөний бирж, бонд одоо хоёр ч удаа бид нар мөнгөний босгосон юм да. Тэгээ тэр чинь Азийн хөгжлийн банк 2 жил бүрээр бид нар зайцсан энийг санхүүжүүлээгээд. Тэгээ ер нь бол санхүүжил босоод ажиллаа эхэлсэн явж исэн. За тэгээд та бүгд мэдчихэдгүй одоо маргаан одоо явсан. Одоо энийг одоо байхсгүй уушаа за өөрөө хийнэ. За эхлээд яг тий төр өөрөө хийнэ гэсэн дээрээс нь ер нь Оросоор тойруулж тэгсэн. За сүүлдээ Лондон билүү. Нөгөө бүр зүүн одоо дорндор цаашаа зөөх ёстой гэсэн. За яг ингээд тэр бол төрийн одоо олон хөлбрүүд. Тэгээ төр өөрөө хийнэ. За бид нар бол одоо төрийн бодлогыг даах ёстой юм чинь. Тэгээд үнэхээр төрийн гэж байгаа. Тэгээ бид нар хийсэн ажил гаргасан хөрөнгө бүх юм одоо бүртгүүлээд тайлагнаад хүлээлгээд өгсөн. Хэрэг одоо үнэхээр одоо тэгээд бид нар одоо төр төрүүд барина гээгүүд үргэлжлүүлээ явуулсан бол орчихсон байх байсан. Бариад дуусчихсан байх байсан. Одоо өнөөдөр яг энэ хандгайт одоо Сэлэг аймаг төмөр зам ашиглалтанд орж шít Монголын үндэсний компаниуд өөрсдөө хийгээд мөнгө босгож чадж байна. Яг л энэ шиг бид төмөр зам ашиглалтанд оруулаад болчих байсан юм. Хэрэг төмөр зам орчихсон байсан бол өнөөдрийн энэ манай нүүрсний экспорт өөр байх байсан. Ялангуяа тавлагын бүлэг орд төрийн болон хувьчлын бидний одоо та төмөр зам гэж хэлж байгаа боловч за энэ бол яг бид нэр ойлголцохгүй бас нэг юмнаас болж байгаа ч гэхдээ төмөр зам гэж байгаа. Төмөр зам чи бас л тийм юмнаас болцсон юм шүү дээ. Бидээс монголчуудаас өөрсдөөс нь хамаарад бид нар одоо алдагдсан боломжоо алдж ийн хүү тэр бол одоо яг цаггүй мөн л дөө. Тэр утгаар тэр төмөр замыг өгсөн юун дээр би бас нэг тоо харж ирсэн юм аа. Одоо надад бол тоо налга. Тэгтээ ямар ч гэсэн төр түлээлгээд өгсөн гэж та дурдлаа шүү дээ сая. Тэгтээ бараг л худлаа тайлан тооцоо өгөөд төрөөс их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэдэг яриад идэг. Энийг би ерөөсөө танаас л ах хэвээр хариулт гэж бодож байна. Энэ дэр та юу? Энийг манай хуулийнхын ч бас гүйцэтгэл дээр удирдлага бас төр одоо өгсөн байгаа байлаа. Нэгдүгээр бол энд юм. Нэгдүгээр төр авахтаа одоо бүхэл яамдуудыг оролцсон одоо хичнээн ямч байлаа. Одоо бүгд комисс гараад хүлээлгэж аваад гар үсгээ зураад хүлээгээд авцсан. Тэгтээ бол одоо шалгаад хичнээн мөнгө юун зарсан гэдэг нь бүгд мэдж байгаа. Нөгөө талаасаа манайх паблик компани буюу хөрөнгөний зах зээл дээр байгаа нээлттэй компани одоо бидний шилэн гэж яриад байгаа шүү дээ. Бүх юм шилэн шүү дээ. Тэгэхээр бүх юм чинь нээлттэй учраас тэнд бол олон сая хувьцаа эзэмштэй одоо үндэсний компани одоо дамгуулсан MMC гэж компани яриад байгаа шүү дээ. Энэ бид нар хичнээн төмөр замд хичнээн төгрөг зарав, хичнээн одоо цэн цар гэдэг бүгдийн тайлагнаад шалгадаг тийм одоо журамтай. Тэнд одоо аудитын компаниуд нь үзэн хичнээн тэгээд энд бол ямар нэгэн төгрөгийг буруу зөв бичих одоо мэхлэх тийм ерөөсөө байвч одоо хийчихсэн чадхааргүй байхгүй. Дүрм журм. Тийм учраас энэ зүгээр л одоо бүтгэлэг гэх юм уу
бас л одоо харуулах гэсэн тиймэрхүү үеиг бас л байна. Та ер нь ярилцлагатай үгүй яг цөөхөн ярилцлага өгсөн билээ. Одоо тэгээд ингээл шамшигдуулсан байж магадгүй эсвэл өрөө дарах гэжсэн байж магадгүй гэл ингээд тах. Ер нь өрнийхөө хэмжээг та хэлж болох уу? Би шилэн гэж хэлсэн болохоор ч асууж байна да. Энэ нээлттэй шүү дээ. Одоо манай одоо зээл. Яг өөр гэж хэлж болно. Энд ч одоо бүх л уулуурхайн компаниуд бүгд зээл авч явдаг. Ер нь зөвхөн уулуурхайч биш. Их бага хэмжээний л янз янз. За өнөөдөр ингээд дэлхийн нүүрсний үн одоо төмөрийн хөдрөөнд бүгд унж шүү дээ. 3-4 жил дараалал унж байна. За энэ хугацаанд нөгөө зээл авсан компаниуд чинь зээлээ хугацаанд төлж чадахгүй яа. Тэгээд одоо зээлээ одоо хойшлуулах хэлцээр бүгд хийж байгаа. Тэр утгаараа манайх одоо 12 онд босгосон 600 сая долларын бонд шүү дээ. Одоо манай Чингис бонд, засгийн газрын бондууд чинь дараа нь гарсан баха. 600 сая долларын бонд босгоод бид нар үнэхээр одоо өмнөний говьд энд эцсийн Монголдо шингээсэн. Эний үнэхээр одоо олон компаниуд ажилтай болсон, олон одоо уулуурхайн хөрөнгө бол бий болсон. За энийг бид нар төлөх ёстой. Энийг бол одоо мөнгө өгж байгаа улсууд юу гэж харж байна гэхээр за одоо 17 төлөх ёстой. Гэхдээ бид нар ойлгож байна. Одоо төлөх хэцүү яадгүй та нараас болоогүй. Одоо танаас болоогүй гэдэг нөгөө нүүрсийн зах зээл унсна хэсгээ хэлж байгаа байхгүй юу? Тэгээ та нар бол за үнэхээр бас одоо хариуцлагатай сайн компани. Одоо менж сайтай, худлаа хэлдэг. Ерөнхийдөө бид сунгая гэдэг юм хэлцээр эхэлсэн. Тэр чинь бол одоо юу гэж нэхэр бол бид итгэж байна. Тэгээд тэр одоо зах зээл сэргээд буцаад явна энийг буцаад төлчих учраас одоо ямар нөхцлөөр яаж зээлээ сунгах уу гэдэг л хэлцээр явж байгаа. Тийм учраас яг өнөөдөр дампуурах гэж байна. Гэр нь одоо өрөндөө тавлага тавиах учраас яг энэ бол одоо их тийм буруу ташаа ойлголтууд. Ер нь бол зөвхөн манайх биш одоо хэвлэлээр бүгд л явж байгаа шүү дээ. За нөгөө одоо дэлхийн хамгийн том байсан Peabody бол манайхаас бүр хэцүү байдал байна. Босод одоо Индонезийн болон Хятадын болон Австралийн бүхэл уулуурхай ялангуяа нүүрс төмрийн хөдрийн компаниуд бол өнөөдөр одоо зээлийн нөө хэлцээ бүтцээ өөрчлөнө гэж ярьдаг. Тийм бүгд тийм хэлцээр хийгээл явж байгаа. Тэгэхээр бол манай өөр буюу зээл нээлттэй. Энэ бол одоо үнэхээр хөрөнгө болоод Монголын эдийн засаг шингэжсэн байж байгаа үн цэнтэй хөрөнгө. Тэгэхээр ч одоо шууд одоо дампуурна гэдгийг бол яг нөгөө дефолт гэдээ бид нэг зарласан тэрийг л буруу ойлгоод байгаа юм байна л. Дефолт гэдэг бол одоо малчин хүн одоо хаан банкнаас зээл аваад за би сарын эхний 5-нд хүүгийн төлөх ёстой байсан бол би тэр өдрөө төлж байгааг бол дефолт гэдэг байхгүй. Тэрийг л одоо дампууртай одоо адилхаж үзнэ үү хугацаанд хүүгээ төлж чадахгүй одоо тэрийг л хэлдэг юм. Тэрийг л жоохон яг мэдээж амаргүй байгаа. Тэр хөрөнгө оруулагчид маань бидэнд мөнгө өгсөн улсууд маань ойлгож ийн гэж та ярьж штэ. Гэтэ таны бас нэг ярилцлаган дээр ингэж үйл л хөрөнгө оруулагчид за энэ том төсөлд чинь энд чинь бид нар хөрөнгө оруулаа гэд нэг хэлнэ. Нэг оролтно, хоёр оролтно, гурав дахь оролдохгүй. Ингээд тэднийг эргэж ирэх хүртэл асар их цаг хугацаа алдна гэсэн. Одоо бид нар тэр цаг хугацаа эрхийг хүлээхтэй ирээд тулчруу. Яг одоо хөрөнгө оруулагч нэг л одоо хоёр юм марж байгаа шүү дээ. За нэгдүгээрт одоо бүтээгдэхүүн зах зээл нь өөр ямар байх юм. Одоо энэ нүүрс одоо зэс алт бүгдээрээ тийм. Тэр нь одоо мэдээж дэлхийн эдийн засгаас хамаарна, Хятадын эдийн засаг, Европын эдийн засаг бүгдээс нь хамаарч байгаа. За тэр бол одоо хайрцаггүй биднээс хамаарахгүй гэдэг юм уу? Нөгөөх нь Монголын улс төр буюу Монгол гэж одоо орон одоо хэсэг ясандаа байт юм уу юу? Төр засгийн гар згаа шийдвэр нь одоо тогтвортой байнга байт юм уу юу? Хамгийн гол дээр шүү дээ. Одоо гадныхны бас нэг одоо ганц имээгээд байгаа гэдэг юм одоо ерөөсөө хууль гаргасан шийдвэр юм их өөрчлөгддөг. Энийг л одоо бизнесмен бидний хувьд бол ганц хүсэж байгаа юм. Яг буруу зүг бас байж болно. Бас одоо туршлагаж байгаагүй шиг юм. Гэтэ ер нь бодлого тогтвортой байх гэдэг л хамгийн чухал байгаа. Тэгэхээр гадных нь одоо өсөж байгаа юм татвар одоо их бага байна уу? Одоо нэгдээ гарцсан бол тэр гал ерөөсөө битгий өөрчлөөд нэг нь савлаад байгаа ч. Гаргасан шийдвэрүүд одоо төмөр зам барина гэсэн байрлуулаад барихгүйгээр барих анханасаа энийгээ битгий ингээл өөрчлөө. Энийг л одоо гадныхыг их одоо итгэл алдуулж байгаа гэх юм уу да. Нэг юм шүү. Тэр одоо яг 5 толгойн төсөл хөдлөх гээд яаж явах үед бол тэр Сумитомогийн төлөөлөгчд ирдсэн гар үсэг зурхад бэлэн болцсон байхад нь л нэг өглөө байсан гэсэн яриасан. Тэр үнэн үү? Тийм яг бид нар засгийн газартай хэлцээр ирсэн шүү дээ. Тийм. Засгийн газар талаасаа бол яг их сайхан сайд ахлаад одоо зам төрийн яам, уулуурхай яам, сангийн яам, гадаад хөрөнгөлтийн газар эрс тавталгааг л их л олон агентлаг холбогдох байгууллагатай хэлцээр манайх бараг 2-3 сар ясан баг шүү. Тэгээд яг дуусаад гар үсэг зурхад бэлэн болсон байсан л та. Нэг тэг хүмүүс нь ирдсэн байдаг тий. Тийм. Энэ дээр ёстой нэг нүүр улаах уу? Одоо зовлон ойлгоод бизнесийн орчин өөрөө хатуу юм болохоор одоо ийм л байна даа гэл тэгэл нүдрийг хараад хэлэх үү. Тий, одоо яг тэгэл манай Монголын одоо юу гэдэг улс төрийн эрсдэл гэж хэлэх үү. Тэрийг одоо бас л төвхтэй л асуудал та. Та
улс төрийн шийдвэрийн тогтвортой байх тухай ярьж байна л да. Улс төрлөө одоо бизнес эрхлэгчид тантай одоо 20 жилийн өмнөөс л зэрэгцэж ороод ирсэн бизнес эрхлэгчид улс төрлөө ороод улсын хурлын гишүүн болоод сайд болоод яам толгоолоод газар агуулгуудыг удирдах юм л да. За тэрийг та анх гарч ирж исэн урсгалаас нь харж исэн хүн юу хүлээж ив? Өнөөдөр ямар дүгнэлттэй сууж байна? Яг бид нар бол 20 жилийн өмнөхтэй гэдэг юм одоо 90 оноос өмнөхтэй харьцуулбал үнэхээр их амжилт гаргасан шүү дээ. Би бол энэ альхуу дандаа өөдрөгөөр эргээр авах гэж байна. Яг хөө мэдээж шүүмжлэх юм яаж шүүмжлээд байна. Тэгээ яг өнөөдөр бид нар хүмүүс одоо бизнесмэнүүд болон хувь хүн одоо ямар их чөлөөтэй одоо ямар бизнес хийж болдог те энэ одоо чөлөө зах зээлийн эдийн засгийн үр шимийг амссан энэ үнэхээр том болт. Энийг хүрээлж үнэхээр одоо ус төрчдөг өөрөө ч асууж байгаа хийж байгаа усуудаа төр бизнесийнхэн ороод орсон бай ороогүй ер нь бол асар их юм одоо хийсээ өөрчлөлт хийж чадсан. Бид нар бол энийгээ үнэхээр бас сайн юм бас одоо хэлж явах хэрэгтэй. Одоо үнэхээр хизээ бид нар одоо үнэхээр тэ дуртай гадагшаага явж гэн дуртай одоо хүн сэргэлээгээ хэрэгжиж гэн дуртай машин оонж гэн тэг өмнөх одоо юу гэдэг системтэй харьцуулах шүү дээ. Тэгээ энэ бол юуны үр гэхээр үнэхээр улс төрчдийн одоо 20 жилийн ажлын үр дүн. Тэгээ энэ үл тэгэхээр бид нараас одоо баярлж бас багчих хэрэгтэй. Мэдээж шүүмжлэлтийн асуудал зөндөө байна. Мэдээж одоо алдаа улс төрч гэдэг юм чинь тэгэл одоо төгс төгөлдөр бүрэн гэж байхгүй мэдээж. Би энэ дээр юу зүгээр өөрсдөө асуулттай холбоотой бизнес гэж асууж байгаа. Бизнесмэнүүд бол ер нь нэг тийм миний л бодлоо шүү дээ. Би ч гэсэн найз нөхдөд ч гэсэн хэлдэг бодоо бизнесийн бус байгууллагч гэсэн одоо өөртөө тэгж үзэж байгаа. Улс төрчтэй бид байнга уулзах хэрэгтэй. Уулзах хэрэгтэй гэдэг нь яг үнэхээр бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын орчин, энэ эдийн засгч яаж хурдтай хөгжиж одоо Монгол улс маань илүү хурдтай хөгжихийн талаар бид нар санаа бодлоо. Өөртөөхөө одоо мэдсэн сонсноо байнга ярьж хэлж явах хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй яг үнэхээр бизнесийн орчин, дэлхийн эдийн засаг, дэлхийн технологи, техник бүх юм чинь маш хурдтай өөрчлөгдөж байна. Тэгээ одоо нэгтэй л одоо даяаршил болсон учраас бид нар чинь нэг тэгэхээр та энийг бол мэдээлэл хүргэх талаас нь хэлээд байна да. Би бол одоо бас сайн талууд их бий гэж бодож байгаа. Бизнес хийжсэн туршлагатай улсууд улс төрд ороод одоо тэрийг яг сайн мөх шүүмжилдэг шүү дээ. Сайн бас их байгаа байх гэж бодож байгаа. Яг бол тэнд дотор ордон суугаад үнэхээр за энэ чинь бас нэг ийм байдаг. Энэ бонд гэдэг чинь ингэдэг, хөрөнгө оруулагч гэдэг ингэдэг. Энийг бол би бол бас хэрэгтэй их байдаг байх гэж бодож байгаа. Танахыг улс төрчтэй их холбож ерөнлөх дээрээс ярьж эхэллээ л дээ. Тэгэхээр ер нь улс төрчдөд та бол улс төрчдөд юм ойлгуулж ярьж ах хэрэгтэй тухайд дурдж чинь тийм ээ. Нэрээ тийм их танакамад улс төрчдөд нөлөө өгд юм уу? Яг хоо одоо энэ чинь одоо юу яадаг шүү дээ. Би удаад чи хэрэгээр хүлээж авдээ. Яг тэгж ирэхээр за манайх бас баг шав нэлээ олон салбарт үйл ажиллагаа явуулж байгаа учраас юм хийж байгаа учраас одоо их муу хэлэлд юм шүү дээ. Одоо муу хэлүүд нь одоо шүүмжлэгдэв юм уу. Тэгэхээр юу ч хийхгүй суугаад байвал хин ч ярихгүй шүү. Тэгэхээр одоо манай хийж байгаа юмуд бас ингээд хүнд анзаарч байгаа юм байна. Тэр утгаараа игээд сайн муу гэж хэлдэг юм байна. За улс төрчтэй холбож гэнэ гэд одоо холбоотой гэж их ярьдаг, хардуулах гэж үздэг, гүтгдэг. За би энэ бол юу гэж хаддаг вэхээр нэгдүгээр манай компани дөрвөн бол анхнаасаа л тийм байна. За нэгдүгээр бид бүх юм хууль номын хүрээнд байх хэрэгтэй. Хоёрдугаар бид нар альхаар улс оронд хэрэгтэй, Монгол хүнд хэрэгтэй. Өөртөө монголчууд учраас Монгол улсынхаа хөгжлийг яаж одоо дөрвтойхон хөгжүүлэх вэ? Эний төлөө бид нар их зөв юм хийх хэрэгтэй. Зөв юм гэдэг нь үнэхээр одоо хүмүүст улс орны эдийн засаг хэрэгтэй. Эдийн засаг одоо шийдэж чадахгүй байгаа. Өшөө Монгол компаниуд бас тэр болгон хийж чадахгүй байгаа төслөөч гэдэг ч юм уу. Иймэрхүү төслүүдийг бид нар үнэхээр бас зөрөгтэй авч хийдэг. Тэрний сан асар их мөнгө төрөг босгох одоо хөрөнгөний бежэс нөгөө шилэн хэлбэрээ шүү дээ. Бүх юм хууль тогтоомжийн хүрээнд бид нар одоо хийдэг. Эний сан асар одоо бид нар боловсруучсан мэрэгдсэн боловсруучсан бэлтгэжээж энийг хийдэг. За энэ болгоныг зарим улс төрчд хараад дэмждэг гэж ойлгож байгаа. Би тэрийг юу гэж бид нар зөв юм хийж байгаа учраас за эдгээр зөв юм хийгээд байна, эдгээр дэмжих хэрэгтэй гэдэг зөв бодолтой улс төрчд их олон байна бас. Тэр улсууд манайх ингэ дэмжиж ингээ ярихаар за энэ одоо тэр улс төрчин айгуул тэрний одоо жаргалтай найз гэдэг юм юмсээс туталдагдсан ч гэдэг юм одоо юу гэдэг юм. Ингээл юм бичээлээд юм лээ. Тэгэхээр одоо бид нар одоо хөө энэ хүн чинь одоо хамаагүй гэж тайлбар өгөөдөлтэй биш. Нэг талаасаа бид нар бүгдтэй уулзчих хэвээр. Уулзахгүй би хэлээд байгаас улс төрч хүмүүс чинь бизнесийн ялангуяа ингэж хурдтай юм төр байгаас гүйц амжихгүй шүү дээ. Тэгэхээр яг тэр утгаараа би нөгөө улс төрчтэйгээ холбоол ингэж идэг нь тийм шалтгаантай мөл гэж бодож байгаа. Одоо бид нар энэ ерөөсөө эмзэглдэггүй бөгөөд бид нар өөрсдөө зөв юм хийж байгаа учраас бид нар зөв юм хийж байгаа учраас зөв үеийг дэмжиж байгаа хүмүүстэй холбогддог юм а гэж
Та сая үгэн дотор нэг санаа хэлчлээ л дээ. Бид нар маш өндөр мэрэгжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг гэж. Одоо яг хэдэн хүн байна? Та жил гаруй өмнө илүү 8000 гаруй ажилтан ажилласагтай гэж хэлсэн. Тий, ерөнхийдөө бид нар одоо нэг 7600 хавцаа байдгийн. Одоо өшөө нөгөө 100 бас ажилтнын явдаг. Тэгэхээр 8000 гаруй явчих байх. За манайх нийт ажилтнууд ингээд байдаг 7000 одоо яг 7600 байгаа юм байлээ. Бид тэр бас асуужсэн. Тэгээд энэ 3.2 нэг одоо мэрэгжлийн ажилчид 3.1 нь буюу одоо 2500 орчим инженер, мэрэгчлэн, менежерүүд байна. За бид нар тэгээ ер нь одоо явж бид нар ингээд эргээл харахад бол одоо 20 жилийн хугацаанд бид нар хийсэн, бүтээсэн одоо их баг ч гэсэн ингээд яг улс орондоо хэрэгтэй болов уу гэж одоо хийсэн олон янзын төсөл хийсэн. Эдийг харихад бол үнэхээр одоо манай Монгол залуучууд үнэхээр бас чадвар бас хөндөр байна. Ямар хэм сурдаг. Тэгээд дээвчээс бид нар болсон хүчин зүгээр одоо аваад нэг залуу хүн ажиллаараа цалин авах асуудал биш шүү дээ. Гол нь яг хүмүүсээ байнга сургаж тэгээ баг болж ажиллах, тэгээ гол нь сэтгэлээс ажиллах хэрэгтэй гэдэг иймэрхүү хитэн зарчим байгаа шүү дээ. Үнэхээр сэтгэлээс ажиллаад миний хийж байгаа, миний бүтээж байгаа, миний хамт олонны юм үнэхээр хүмүүст одоо буян болно гэж хэлдэг. Одоо үнэхээр улс орондоо хэрэгтэй юм чинь би үн цэнтэй сайн сайхныг бүтээж яад гэдэг хүсэл эрмэлзэл энэ зориг нь яг шингэсэн байх хэрэгтэй. Тэгээ нөгөө тэр утгаараа үнэхээр сэтгэлтэй байх хэрэгтэй гэдэг нь тэр. Тэгээд яг юмнууд тэмүүлээ зорьсондоо хүрхийн төлөө уухгүй ажиллах, залахгүй биш байх хэрэгтэй. Яг нь энэ болгон бид нар хүрээндээ сургаад хүмүүсээ сургаад ингэж одоо мэрэгжлийн боловсон хүчин бэлтжээж тэгжээж бид нар хөрөнгө их босох одоо зээл авах, мөнгө босох ажил хийж, тэгдээ чек технологи бүгдийг судалж бид нар одоо төслүүдийг хийж байгаа. Яг нь сургадаг одоо асууж байгаа тоо бол яг ийм л дээ. Бид нар шийдвэл тоо харахдаг тийм билээ. Сүүлийн 5 жилд одоо жилд дунджаар нэг давтагдсан тоогоор шүү. 15000 ажилтан сургад юм билээ. Гэдэг нь одоо нэг хүн 3 удаа 10 удаа ч сургалтанд орж иж болно шүү дээ. Тэгээ энэ процесс бол өөрөө хүмүүсийг аягүй чадваржуулж, залуу улсууд ялангуяа одоо ихтгэл үнэмшилтэй тий одоо компанийнхаа төлөө, улсынхаа төлөө гэдэг тийм ажиллах сайн одоо баг үрдэх очгол одоо орчин бүр жинүүлж харж байгаа. Сэтгэлтийн тухайд бол одоо улс орондоо хэрэгтэй ашигтай сайхан юм хийж байгаа тухай урам зориг орох энэ нэг юм. Сэтгэл гэдэг бол одоо ямар нэг юмар хэмжихгүй. Тэгэхдээ хэмжигддэг амьдралын гол юм бол цалин шүү дээ. Тэгэхээр би энд л ажиллаж энэ цалингэл авч ингэж явах гэдэг. Тэгэхээр тэр та одоо байж та багтаа байгаа хүмүүс одоо бизнестэй хамгийн чухал гэсэн зүйлүүдээ ингээд 3 хүртэл нь дараалуулаад юуг ирэмблэх вэ? Ямар зүйлүүдийг ирэмблэх вэ? Яг хөө сэтгэл ханамж гэж ярьдаг шүү дээ. Хүмүүс одоо сэтгэл ханамжтай байж сайн ажиллана шүү дээ. Өөрөө ч яг асууж байгаа цалин гэдэг бол сэтгэл ханамжийн нэг хэсэг. Голхон томоохон хэсэг нь. Мэдээ тэгээд одоо олон жил удаа ажиллавал шагнал урамшуулна ямар байх юм те? Юугаар дүгнэгдэх юм? Сайн ажиллаад байна уу гэдгийг одоо ямар үзүүлэлт гэх мэтчлэн одоо энэ бол хүний нөөцийн бол нэлээд нарийн шинжлэх ухаан. Тэр бол одоо байдаг л олон улсын стандарт байдаг. Тэр бүх стандарт журмыг бол бид хэрэгжүүлдэг. Эндээс харж байхад бол мэдээж яг одоо өөрөө ч асууж байгаа үнэхээр 3 асуудал. За нэгдүгээр сэтгэл ханамж ажилт байх хэрэгтэй. Хоёрдугаар бизнесийн одоо компани хараа бис ялангуяа удирж байгаа түүз удирдлагын зүгээс үнэхээр зөв бид нар үнэхээр энэ бол одоо улсад хэрэгтэй, ард түмэнд хэрэгтэй зөв юм байх хэрэгтэй гэдгийг бол өөртөө харж чиглүүлэх хэрэгтэй шүү дээ. Мэдээж 3 дахь нь бид нар яаж өшөө одоо улстай хэр хөвнөр болж байгааг хэмжих. Ялангуяа тэр хэмжих юу бол татвар шүү дээ. Энийгээ бид бас харж явах хэрэгтэй. Тэгээ одоо жишээлбэл одоо бид нар би бас яг өмнө бас хэлжсэн тэгээд татврын тоог харахад би эргээд бас өөр хэлбэрээс харж үзчихсэн л та. Бидний хийж байгаа юм хүнд ямар айл өрхөд одоо ямар тусаад байгаа хинт одоо хэрэг одоо хувь нэмэр болж байгаа гэдгийг харах үүднээс. Тэгэхээр бид нар одоо сүүлийн 6 жилд улсын төсөвт төрөл бүрийн татвараар төлсөн тавал 1.3 их найт төгрөг байлаа. Сүүлийн 6 жилийнх. Энийг ингээд зэрэгцүүлээ харахаар энэ юутэй тэнцэж байгаа гэхээр бид нар одоо нийт тэтгэврийн 318,000 хүн байт юм байна. Монгол улсад. За тэтгэврийн доод хэмжээ 207,000 төгрөг гэж байт юм байна. Тэгээ тэрийг аваагаад үзэхээр бид нар шийдвэл 20 сарын тэтгэврийн мөнгө үлээ л дээ. Нийт улс даяар. Эсвэл нөгөө тогийг харахаар бол за нийт улсын хэмжээгээр бүрэн дунд сургууль 27,000 багш ажилтан байт юм байна. За тэр хүмүүсийн 7 жилийн цалинтай тэнцэх юм байлаа. Тэгэхээр бол бид нар өөрөө бид нар одоо 7-8 хүн ажиллаад цалин авах гэдгээс илүү цаана бид нар үнэхээр бас одоо улс 300,000 тэтгэврийн өгч гэдэг юм уу 27,000 багш ажилтнууд гэдэг юм уу одоо эдгээр үнэхээр бас цалин хөлсийг бид нар
татврын хэлбэр устдаа өгöd гэж энэ өөрөө их тийм одоо иргэн хүний их үү бизнес хүний гол хариуцлага. Гол одоо өөрөө ч асууж 3 зарчмын нэг л дээ. За ингэж ирмэлүүлд юм байж. Энэ танай компаниг үйл ажиллагаа ихснээс ахуулаад одоо MCS гэдэг бол одоо ерөөсөө тендерээр л хөрөнгөцсөн тим компани гэдэл ихсэн л дээ. Энэ дээр та ямар тайлбар хэлэх вэ? Яг хөө тендерг дээр бас л хардуулах гэсэн гүтгэдэг л дээ. Тэгээ бид нар бас харсан юм. Ер нь одоо яагаад ингэж байгаа юм гэх. Тэгээ ялангуяа би бол сүүлийн үед бодож байгаа одоо өөрөөсөө яг сэтгүүлчлэр та нар одоо үнэхээр төрийн яамдын, сангийн яамдын нөгөө шилэн данс одоо веб хуудасууд дээр байж байгаа шүү дээ. Хичнээн тендер зарлагдаад байдаг. Ямар компани аваад байгаа. Тэнд харуул бодог манайх бараг л байхгүй гэж магадгүй хэцөөхөл байгаа. Тэгээд хаанаас юу хараад тэгж хилээд байдгийг мэдэхгүй. За анх эдийн засаг 90 он гэж хөгжиж ах чинь мэдээж улсч мөнгө байсангүй, хувийн ишлүүч мөнгө байсангүй, дандаа олон улсын Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэдэг зээл тусламжийн төслөж явж ирсэн. Тэр үед бол бид нар одоо гадны компаниудтай, хятадын компани, солонгосын компаниуд өршөлдөж тендерт ордог байсан. Тэгээ бас ялж ирсэн. Тэгээ ялаад юм аягүй сайн хийгээд ирэхэд төслөө ялахын тулд мэдээж сайн болон суучин байх хэрэгтэй. Бүх олон улсны стандарт журмын дагуу хийх хэрэгтэй. Хийгээд эргүүд автоматар дараагийн тендер өгч ирсэн тохиолдол байд юм байл. Тэрийг хэлж байгаа бол би бол тэр бол одоо үнэхээр бас одоо улс хэрэгтэй. Нөгөө талаасаа Монгол залуу эмнэлэгтэй, чадвартай, техникийн, инженерийн олон залуучдыг зөв зохион байгуулж чадвал бид нар асар их юм хийж чадна гэдгийг л харуулж ирсэн. Би зүгээр зарим одоо ингээд төслүүдэд тендер авсан гэдэг боддгийг. Жишээлбэл одоо Баянгор аймгийг 10 хэдэн жилийн өмнө бид нар өөртөө мөнгө босгоод зээл аваад өндөр хүчлийн шугамыг тогтоолгож ирсэн. Төвөрчин системтэй. Тэр үед одоо санаж байхаар бол үнэхээр Баянгор төсвөөс айгүй их мөнгө авч дизелээр цахилгаанчдаг байлаа шүү дээ. Баянгор тоггүйсэн шүү дээ. Тэгэл орой мэдээд дизел унтрахаар харах болдог гэж ярьдаг юм билээ шүү дээ. Тэрийг бид нар их зориг гаргаж хийж ирсэн. Тэгэхээр тэр чинь бас л засгаас тендер зарлал өөртөө мөнгө гаргаад эхлээ барьчих. Дараа нь ус өгдөг юм л хэцүү тендер байсан шүү дээ. Бас хөвсгөлүүд тэгжсэн. Хөвсгөл аймаг мөрөн. Тэгээ бид нар сая сүүлд энэ мандалгой 5 толгой, оюутлогоо гэдэг одоо өмнө говийг бас төрөмсөмстэй холбож ирсэн. Бас хийсэн. Энэ бол өөрөө их хэцүү ажил байхгүй. Зээл босгоно гэж чинь гадны банкаас зээл авна гэдэг бол энэ нөхдөд хийж чадахгүй юу харна. Ийм боловсруучсан байна уугүй юу. Тэгээд одоо үнэхээр тэгжээж бид нар мөнгө босгоод Монгол инженерүүд өөрсдөө хийхэд бол үнэхээр одоо тухайн хэн хожоод байгаа гэдэг асуулт харахаар үнэхээр Баян хонгор аймгийн Хөвсгөл аймгийн өмнөгөө бүгдээрээ айхын ихгүй тогтоо болж шít. Энийг дагаад асар их жижиг дунд өдөр хүмүүс бизнес хөгжиж байгаа эдийн засаг тогтоо болж байгаа учраас энэ л олгоныг одоо ингээд тендер аваад одоо идэж угаатай нэг бол би бол санал нийлэхгүй. Нэг бол илүү ард түмэнд дуус хэрэгтэй энэ төслүүдийг харин ч бид нар одоо үнэхээр Монгол залуучуудыг аягүй сайн одоо зохион байгуулж чадаад зөрөгтэй хийж чадаад хийсэн учраас би бол тэргээрээ бахад. Ерөөсөө энэ MCS чинь цааталд хятадын нэг томоохон тэр гомтон байдаг тухай бас яриа сонсч ирсэн би. Тэгээ наа чинь бас л одоо нөгөө харуулах юу л да ээлжид өгдөг юм уу да. Тэгээ би зүгээр боддتي одоо ингээд одоо өнөөдөр бид нэг Шангрила зочдод ашиглалтанд орчлоо шүү дээ. Тэгээ одоо байралцсан болгох баяр хүргэдэг. Одоо нүүр тахлах одоо зовлоо гадны дотны усуудтайгаа явж байгаа найз нөхдөдийн дайралтаад одоо их баярлал сэтгэлээсээ хэлээд ах шиг байна. Тэгэнгүүт одоо зарим энэ хэвлэлээ ганц хэрэг зохион байгуулалттай хятад эзэнтэй яасан ч гэнэ гэдэг байхгүй. Тэгээ би ингээд боддгийг за нэгдүгээр Монгол улсад 5 оршуутай ийм буудал хэрэгтэй. Тэнд бол хинц санаа одоо зөрөхгүй байх. Бизнесийн хувьд л хэцүү хөрөнгө. Цогцлбор нь бас улсын комисс авчваа да. Тий, одоо 2 дугаар шат буюу нөгөө шопинг молл гэж яриад байгаа шүү дээ. Кино театр гэж залуучууд цуглах бассейн бүхэмтэй байх юм. Энэ бол тэгээд 100 ашиглалтанд орно. Тэгээ энийг одоо хийхэд бол Монгол компани би дангаараа мөнгө чадахгүй. Тэгээ ийм стандартыг ганцаараа болж чадахгүй. Дангаараа Монгол 2-3 компани илэж чадахгүй. Улс хийх нь буруу, улс тийм мөнгө ч бас боломж байхгүй. Тэгээ энийг бол хөрөнгө оруулагч нар хийх хэрэгтэй. Гадаадын, дотоодын хамтраад хийсэн юм төсөл. Бид нар одоо үнэхээр 49% байгаад 51% нь одоо Шангрила гэдэг одоо дэлхийн 80 гаруй буудалтай дэлхийн ийм том компани хийж байгаа бид нар баярлах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэрний одоо нэг гол одоо том хөвчөөс чинь одоо Хонконгийн тэтгэврүүдийг хийдэг байгаа шүү дээ. Би бол одоо тэр ийм хүмүүсийг би хөрөнгө оруулалт чадсан их үнэхээр бас баярлалаа. Яг бол Монголд үнэхээр аж уучлал бүх тоог харахаар бол тийм хөрөнгө оруулалт хийж Монголд тийм буудал хийх сонирхолтой биш байхгүй юу? Эдийн засгийн дүр шиг. Тийм ч учраас өдөрт байхгүй байсан шүү дээ. Үнэхээр л одоо 20 жил болчлаа. Тэгэхээр ганц ийм буудал одоо хиймэст 5 шутай бодлого жилдэг шүү дээ. Ийм стандартыг байхгүй байсан. Яг тэгвэл тийм хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн үр их байхгүй учраас. Яг тэгвэл өвлөн ажиллаж
ажиллаж уучлаа одоо мэдж байгаас байхгүй болдог 100 божигнчдаг. Тэгэхээр чинь одоо хэцүү хөрөнгө оруулалт байхгүй юу? Тэгээ хүмүүс надад асуудаг. За энэ чи амар ашигтай л байх та. Энэ үн шиг хэцүү хөрөнгө оруулалт байхгүй гэж хэлдэг байхгүй. Би бол одоо бодъё. Бид нар жишээлбэл энэс 1 төгрөгийн долларын дивиденд авна гэдэг бол за миний л бодлоор нэг 10 жил дотор 10 жил 15 жил дотор авахгүй байх. Яг энэ чи бас төгшөө зээл авч байгаа. Тэгээ ийм сайн партнертай байж хямдхан зээл авч байгаа. Партнер гэдэг нь 51 он Шангрила өөрөө бас хөрөнгөний бирж байгаа компани. Асар олон саяын Аз одоо Америк, Европын хөрөнгө оруулагчтай ийм компани байхгүй. Тэгэхээр л одоо хол бол бас ингэж харлуулчвал одоо энэ нурч гэж бодд юм уу яа гэж бодд юм. Нөгөө талаасаа би бол одоо хүмүүс сайн анзаардаггүй байх. Одоо Шангрила гэдэг буудлын одоо шил өнөөдөр ингээл Парист ч байна, Лондон ч байна, Токио ч байна, дэлхийд дээр байгаа байхгүй. Тэгээд би бас зарим буудалд бууж байгаа яхад одоо бол манай Улаанбаатарт байгаа учраас өрөө болгоны зургт дотор Монгол реклам явж байгаа шүү дээ. Тэгэхээр дэлхийн 80 хэдэн буудал дотор за дунджаар 500 өрөө гэж бодъё л да. Зарим нь 800 өрөөтэй ч байх, зарим нь 300 өрөөтэй ч бодлоо. Дунджаар 500 өрөөтэй гэж болоход 40 мянган өрөө гэж бодъё. 80 буудлыг. 40 мянган өрөө болгонд өдөр болгон Монголын реклам явж байгаа байхгүй. Дэлхийд даяар. Манай одоо гоё гэртэй, морьтой, майгал харуулсан юу явдсан шүү дээ. Тэнд ингээд Цэнгэрлэг дэлхийд 80 хэдэн буудлын байж байгаа бизнесмен хүмүүс одоо төлөвийн чадвартай усууд бүгд хараад өө энэ Монгол гэдэг юм очиж үзье гэсэн хөрөнгө оруулалт хийх боломжгүй ийм одоо том сурчлагыг өнгө хийж байгаа байхгүй. Та өдөр болгон 40 мянган одоо шилдэг зургатаар ингэ явж байгаа. За тэгээд харж яг тань шиг тэгээд таны хэлсэн шиг сая за ингээд ирья гэж. Ингээд та зочид буудал барьж эхэлж ийшээ орсон маань ерөөсөө аяг жуулчлалын салбарт орё гэсэн юм уу? Хүрээд ирлээ за Шангрилад Улаанбаатарт буучлаа. Тэгээ хайчих уу? Та ер нь аяг жуулчлалын салбарын хөгжлийг юу гэж харддаг вэ? Яг манайд одоо яг эдийн засгийн үнэхээр одоо хурдтай хөгжүүлэх олон салбар байхгүй байгаа шүү дээ. Өрсөлдөх үүсэх гэх юм уу да. За мэдээж уул уурхай үндсэн тэр бол маргаадах юм байхгүй. За хоёр дахь нь мэдээж энэ би бол аялал жуулал тэгээд энэ хөдөөч гуравтал гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээд аялал жуулал гарцаагүй үнэхээр одоо Монголыг үзгэсэн энэ 7 тэрбум хүнээс чинь Монголыг үзээгүй асар олон тэрбум байгаа шүү дээ. Тэгээд тэдрээс ялангуяа нэлээ мөнгө зардаг. Монголд ирээд одоо үүргэвчтэй аялал гэж ярьдаг шүү дээ. Тэрнээс илүү бас хөрөнгө оруулалт хийдэг, юм авдаг, ноолуурыг авдаг одоо юу гэдэг те ресторануудаар нь одоо шопинг сайн хийдэг, Монгол төшөө хөрөнгө оруулалт хийдэг ч гэдэг юм уу. Хөдөө аялал жуулчлалын баазуудаар яваад те сайхан одоо морин уунаад бүх хүмүүсүүд нь одоо сайн мөнгө төлөөд ингэ явдаг. Ийм жуулчлалыг асар их татах хэрэгтэй байхгүй. Тийм боломж юу бий. Тэгээс яг энэ үндсэн дэвцийнх нэг нь буудал байхгүй. Тэгэхээр бид нар яг нэлээ хүнд хөрөнгө оруулалтыг хийчлээ. Одоо бус компаниуд одоо мэдээж өөрөөсөө л бас хийж байгаа шүү дээ. Хаан кампудаас ахуулаад кампудаас сайжруулах хэрэгтэй. Гол нь тээвэр. Тэгээд тэгвчээс дараа жил одоо энэ шинэ онгоцны буудлаар очихоор өөрөө авах гэж бодож байгаа. Өнөөдөр цаа энержи ресурс бол одоо яг өөрийнхөө таавал бид нар 5 толгойн гэрээтэй гэрээгүй бид нар өөртөө юм хийгээд явж байна гэдэг одоо сар шахахны өмнөх ярилцлага өгсөн байлээ. За ингээд явж байгаа юм байна. Та хэд бол ямар ч үсэн ажилчтай байлгаад ажилдаа бэлдээд энэ мөчлөгийг ямар ч үсэн давна гэдэг ингэж байгаа юм байна. Хажууд ч нь байгаа улсын 5 толгойн нөхцөл байдлыг харахаар танд одоо ингэч болдгоо юм болов уу гэж юм бодогддгоо. Яг уу яг бидний ойлгосноор чи бүр их хурлаас хүртэл нэг цонхны бодлого гэдгээ батлагдсан шүү дээ. Тэр нь одоо бидний юу гэж ойлгож байгаа гэхээр бол улсын бодлого бол ерөөсөө энэ уул уурхайн байлгаа нэмэн үртэг шингээгээд дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц ийм бүтээгдэхүүн болгоо явуулах өрсөлдөх стил гэдэг юм ойлголт байлаа. Тэгээ бид нар бол үнэхээр одоо нэмэн үртэг шингээгээд нүүрсийг чинь баяжуулаад үнэхээр одоо дэлхийн зах зээлд өрсөлдөх гээд Япон руу ч гаргаж ирсэн, Индик руу ч гаргаж ирсэн. Тэгээ хятадын ангийн үйлдвэрүүд бүгдрүүлгээд хөргөж зарж үзэж ирсэн. Тэгээ брэнд одоо ухаан одоо гэдэг бид нар брендийг хийгээд таниулаа явж байгаа шүү дээ. Явж одоо өдөө хүртэл. Тэгтэл юу болоод нэхэр яг нүүрс чи түүхийгээр зараад байна. Тэгээ энэ чинь төр буруу гэж бодоод одоо их хурлын тогтвол гарсан шүү дээ. Одоо хүртэл яваал байгаа шүү дээ. Тэгээ энэс хэн хожоод байгаа гэхээр нөгөө төрийн одоо бодлогын дагуу бид нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн чинь бид нар аль хоор 3 дахь зах зээл рүү аль хоор бас хятадын бас цаашаа гол зах зээл рүү ингээд мэдлээд өөрсдөө явж идэл мэдээж хажуугаар түүхэр нүс гарахаар чинь одоо Баяннуур аймаг буюу Өвөр Монголд байгаа хятадын угаах үйлдвэрүүд байгаа шүү дээ, баяжуулах үйлдвэр. Тэнд авчиад угаагаад зарим нь одоо өшөө хятадын мөнөстэй холд юм шиг байгаа. Тэгээ цаашаа 5 дахь нүрсгээд зардаг байхгүй. Тэгэхээр энд чинь бидний баяжуулс одоо Монголд байгаа говьд байгаа бүх үйлдвэрлэлээ зогсоогоод хятадын баяжуулах үйлдвэрүүдийг дэмжиж ингээд явах ийм бодлого хийгээд байгаа мó одоо ямар ч үстэй гэж. Тэгээд энд одоо харахаар хэн хожоод байгаа юм гэхээр эцэс тавталгаа бол хочихгүй л гоё ойлгомжтой. Нэг цалингаа тавих тодорхой мөнгө нүүрсээс тэнтэйс л авч чаддаг юм уу юу? Яаж утсан гэдэг одоо Монгол улсыг нэг тавталгын бүлэг ордог гэж хэлнэ үү? Нэг нүүрсийг цонх гэж харуул. Яг баяжуулаад өрсөлдөж явахгүй л аваачаал
хямдхан түүх нүүрсээр авчиад хитийн байжуулах хөдөлгч нь угаагаад цаашаа авчиад өшөө хямдхан зараад ахаар. Монголын би нэг галаад байгаа байхгүй. Би нэг энэ одоо юу вэ? Энэ монгол хүний одоо нэг монгол хүнд байгаа чанар уу? Энэ одоо энэ бидний энэ одоо юу юм бэ? Одоо мэдгүй ямар энд болж байгаа бодит байдал юм шүү дээ. Одоо бид нар чинь дөнгөж саяхан биш одоо хичнээн жил үргэлж чинь тий. Тийм учраас бидний харамсаад байдаг юм нь бол үнэхээр баяжуулсан нүүрс болгоод бид нар ахиухан одоо хятадын зах зээл дэлхийн зах зээл өөрчлөлтөх боломж бий. Энд хоёрхан юм шийдэх хэрэгтэй байгаа даа. Нэгдүгээр энэ дэвцээ шийдэх хэрэгтэй буюу төмөр. Энэ чинь тээвэрлэхэд бол ийм овртой бараг гэж бид нар төмөр зам барьж ижил явуул цаашаа. Ялангуяа 3 дахь зах зээл бид нар гэж яриад байгаа тийшээ чинь. Хоёр дахь нь одоо энэ түүхийг зардаг энэ болохгүй бол ингээд биенийгээ эцсийн дүндээ усад орох татварчил багсаад байгаа байхгүй. Баяжуулсан нүүрс байж ахиух хүнээр зарна. Тэрийг дагаад ахиухан татвар орно. Тэгжээж ахиухан татвар орж иж энэ бусад төсвийн хөрөнгө оруулалт цалин тэтгэвчдийн чинь нэмэгдэх ийм л боломж бүрддэг ийм л харваа шүү дээ. Надад ч сонсохоор таны түрүү хэлсэн сэтгэлийн тухай ярьсан чинь ёстой сэтгэлгүй хандж байгаа юм биш үү? Тэг яг ийм л жоохон харамсалтай л одоо гэх юм уу да. Ийм их үл юм болж байгаа шүү дээ. Тэгэхээр та ер нь юмаа ингэж илэрхийлдэг хүн юм уу? Одоо үнэхээр болохгүй байх гэдэг ямар нэгэн эмоц илүү хатуу хэлэх шаардлага гарахгүй байгаа юм. Ингээд танаа хажуугаар зөндөө үнд орох юмыг танаа байжуулах үйлдвэрлэл угаалгахгүй гэдэг ингээд авч яваад байгаа учрыг та юу гэж хэлж яах вэ? Яа тайлбарлах вэ? Би яг зүгээр энэ нөгөө бас нэлээ нүүрсний бизнес, нүүрснийг яаж борлогдгийг, нүүрсэн дотроо яг одоо угаасан гэдэг нь юу юм? Түүхийг сайн өгшөө ойлголтын бас дутуу ойлголт явж иж магадгүй төрийн тухай ярих гэж байна. Би бол дандаа сайнаар л бодох дуртай байна шүү дээ. Тэгэхээр ингээд баяжуулаад гаргана гэдэг нь юу гэсэн үг юм? Энийг дагаад татвар матвар одоо төрийн авдаг шимтгэл нь хэр ахиухан нэмэгддгийг тэр цаа зах зээл дээр нь очихоор түүхийн яадын баяжуулсан яад энийг чинь бүгдийг энэ чинь бүхэл бүтэн энд салбар байна шүү дээ. Энийг одоо ойлголт бас их нэгэн байж магадгүй гэж боддог юм. Гол шалтгаан нь. Тэгээд ухаад авчих шууд зарчээ гэдэг нь илүү давмгай байдаг. Тэр утгаараа бид нар эцсийн нүдэ юу харах хэрэгтэй гэхээр усад ямар ашигтай гэдэг нь. За ингэж яваад байвал хичнээн төгрөг усад орох юм. Төгрөг одоо нөгөө ашигт малтын нөөс ашигтын татвар, гайлын хураамж одоо ингээл орлогын татвар, агарын татвар төсн олон татвар бас энэгээр нийт үндсэн хийдин гэдгийг харах хэрэгтэй байхгүй. Түүхийгээр яваад байвал татвар тэд орж байгаа. Ингээд баяжуулаад яваад хэлт орох юм. Тэг та ингэж яриад хаа. Та одоо дараагүй 20 жил яваад 8000 гаруй хүн удирдаад ингээд олон салбарт яхахлаар өөрийн ерөөс улсад яаж яах вэ гэдэг юм боддог гэж магадгүй. Яг ингээд махчлаад ингээд яг газар дээр болохоор өөрийнхөө орлого тэр улсад орох нь хамаагүй юм шиг боддог хүмүүс олон хойш штэ. Тэр бас нэг хүчин зүйл мөн үү? Яг тэр одоо би тэрийг нэн гэж мэдэхгүй шүү дээ. Одоо яг мэдээж одоо тухайн тэр түүхээр гаргаж байгаа захирлын цалингаа тавихын тулд өнөөдөр нэг хятадын худалдааны компани хурж ирэл би $2 сая яман дээр чинь хэдээр авъя гэдгийг мөгчхээр л мэдээж шууд бодиттой харагдаад байдаг баг л да. Бидний хэлээд байгаа нэгэд баяжуулаад угаагаад гаргаад ингээд нийт том зургийг нийлүүлж харах хэрэгтэй гэж хэлээд байхгүй. Тэгжээ би маргааш харах хэрэгтэй гэдэг байхгүй. За өнөөдөр магадгүй баяжуулсан өрсөн нэг $50 ч юм уу бид нэг ингээд зах гал зовоод шүү дээ. За энэ түүхий дээр яман дээр 20 ч юм уу 25 ч юм уу ингээд зах гал яваад шүү дээ. Энэ болгоч нийлүүлж харах хэрэгтэй байхгүй. Нийлүүлж харна гэдэг би өнөөдөр ингэж баяжуулж ээж түүхий зарахгүй байжээж би нөгөөдөр бугтын ангийн үлдвэрт 50 биш 55-аар зарж шахаж чадах байхгүй гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхгүй хажуугаар түүхий чи авчихсан хятадын худалдааны компани тэр бизнес хийж байгаа компани буруу шүү дээ. Тэр чинь хятадын угаах хөдөлгөөд авчиад за муугаар бодвол ер нь ортой л баг. Одоо сайн хятадын өшөө муу нүртэй холиод би яг $50 energy-с 50 гэдэг бол би ч 40-оор хэлж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр чи нөгөө гангийн үлдвэр чинь хямдхны лаваад ингэ суугаад шүү дээ. Тэгэхээр би юу гэдэг тэгэхээр нөгөө том зургаар нийлүүлж харах хэрэгтэй. Хоёрдугаар маргааш нөгөөдрөө харж иж хийхгүй бол энэ бол төрийн бодлого. Төрийн бодлого гарцсан юм. Одоо яг нэг сонхны бодлого гэдэг юм. Тэгээ хийг хэрэгжүүлэхгүй. Яг энэ бол одоо хин гэдгэн дээр одоо яг төрийн компаниуд төрийн байгууллага яам өөрөө. Яам гэдгээс илүү одоо 957 бас тэдэн зовлон байдаг бах л да. Цалингаа тавихгүй яг өнөөдөр мөнгө хэрэгтэй болоо те. Тэгэл одоо бэлтгэний нийлүүлж компаниуд мөнгө нөхөд яг иймэрхүү яг одоо бас зовлонтой гэдэг юм уу юм болоод байгаа шүү. Тэгэхээр би бол яг энэ манай нүүрсний салбарын үнэхээр бас одоо гонигтай гэх юм уу да бас одоо иймэрхүү юм болж байгаа нүнэ. Тэгээ одоо энийг бид нар бол ямар ч байсан одоо энэ зөв ойлголттой сайн өгөхтэй юм байна гэж бодоод байгаа. Бид нар бас ойлголттой зөв өгөхгүй байгаа бидний ч бас одоо санаачлах дутуу байж магадгүй. Тэгээ сайн ойлгуулад яг бүх тоогоо тавиад ингүүл бас энэ ойлгомжтой л эдэлтэй. Тэгээ тэрийг бид нар ягаад бас ихтэлтэй хэлээд байгаа бид нар ингээд 9 раунд бас шиг яг баяжуулаад зараад
хөрөнгө оруулалт хийгээд улсын татврын нөгөөд ингээд харуулсан учраас бид нар ингээд мэдээд байгаа учраас хэлээд байгаа юм л та. Тэгэхээр тийм мөрөөдөл яриад байгаа юм биш. Тэ. Таны яриан дотор улсад юу гэх юм, ямар татвар нь яаж нэмэгдэх юм, хэдэн хүнийг цалинтай байлгахын гэдэг яриа их гараад байна л да. Үг өгүүлбэр. Одоо Sky Resort гэдэг юм уу тийм ээ? Өвлийн өдрүүдэд өглөө өдөшгүй гэрэлтэй юунд цанаар гулгаж байгаа залуусыг тийшээ яарч байгаа хүмүүсийг хараад тэгээд ингэж яхад энийг та эхлээд бол Sky Resort ч гэдэг юм уу, гольфын тал байж гэдэг юм уу те тэр энтрийг бол та анхаарахтаа бол ерөөсөө ийм барьж улстай яа гэхээсээ илүү ийм байх хэрэгтэй гэдэг хувийн үзэл чинь төрүүлсэн байх гэж боддог. Хувийн сонирхол яагаад ийм байж болохгүй гэж дэлхийд байдаг цанын баазуучиг яагаад байж болохгүй гэж бодсон уу? Эсвэл юу таныг тэрлүү яг ийм жирийн нэг их ашгаа өдөр тутам өгöd байхгүй юм руу? Бидний зорилго бол одоо манай компанийн хамт олонны буюу бусад бизнесмен ч гэсэн адилхан. Яаж бид нар яг Монголд адилхан гоё болох вэ? Гоё амьдрах бүх юмуд бий болох л асуудал шин. Тэр зорилгын хүрээнд л хийгдсэн одоо Sky Resort бол би одоо цанаар өөрөө нэх гулгах гэсэн дааж биш. Өөрөө гольф тоглох гэдэг дааж биш. Тийм учраас яг илүү цанаар гулгана үү? Гулгана. Гольфоч тоглолтын тэгээ яг энд бол нөгөө нэг талаасаа бас аялал жуулчлал хэрэгтэй. Хоёрдугаар яг Монголын яг Улаанбаатарт байгаа одоо сая тэр үед сая 200 300 500 болчих шиг боллоо шүү дээ. Бас эрүүл арт гарч хөдлөх тэр утгаараа бол их нийгмийн төсөл. Яг бизнесийн төсөл мөн үгүй биш. Одоо Sky Resort гольфт чинь баг хөрөнгө оруулалтанд нийлээд бараг 30 сая доллар болдог шүү дээ. Бүх эзэмшигчдийн хэсэг учраас. Тэгээд өнөөдөр хүртэл одоо бид 7-8 жил болчих $1 доллар бас ашиг байхгүй шүү дээ. Харин чигшөө цалин бас урсгал зардан дийлэхгүй хөрөнгө оруулагч. Энэ бол өөрөө бас үндэсний компаниуд хамтарч хийсэн төсөл. Petronas, Skytel тэгээд MCS гэх мэтлээ. Тэгэхээр бас энийг дагаад одоо жишээлбэл Үрдүн өнөөдөр одоо ASEM-ийн Villa гэдэг одоо төр засаг. Тэгэхээр жилийн дотор яаж одоо төрийн 53 дарга нарын эрэхт нь одоо хурдан барих шийдэл хайсан шүү дээ. Тэр чинь бас л нийгэмтэй холбогдуулаад ярьцэл байлаа. ASEM Villa гэдээ нэрлэлсэн байлээ тийм ээ? Тий, бид тэгэхээр нөгөө юу ч хийхгүй байвал сайхан юу ч хийлэхгүй юм байна гэж хэлээд байна шүү дээ. Учраас хилэм гарч илээвэл яг манай хийж байгаа хүн харагдаж байгаа юм байна гэж би сайнаар хүлээж авлаа. Тэр яаж явж байна одоо? Тэр одоо бид нар явж байгаа тэгээд ямар ч 6 сард бэлэн болох чинь. Тэгэхээр энэ өөрөө бол бид нар бас одоо бизнес хийгээд улайлахсан даач биш. Энэ бол одоо яг үнэхээр Монголын улсын нэр хүндтэй холбоотой. Үнэхээр ийм 50-д орны төр иргэнд бол асар том үйл явдал бидний ойлгосоор түүхэн ер нь ийм боломж ховор юм байна шүү дээ. Монголыг ингэж дэлхийд дахин сурталчлах. Тэр ийм бол хариуцлагатай асуудал учраас бид нар хувийн хвшлийнхэн бас гар хэмээ сууж болохгүй. Тийм учраас одоо энэ төрийн тэргүүчийн бөөнөрөө нэгд буудалд бүгдээрээ болохгүй байлаа шүү дээ. Аюулгүй байдал нарийн дүрм журмтай гэсэн. Тэгээ одоо яаж одоо чинь дэдлэн намарч билүү бараг иргэц асуудал баг шүү. Яаж одоо жил хүрэхгүй хугацаа дотор одоо өндөр зэрэглэлийн төрийн тэргүүр буух юм шийдэх вэ бодлыг. Тэгээ яг бид нар Sky Resort хөрөнгө оруулалт газар нь байсан, дэжсээ хийчихсэн, гольф бүх юм бэлэн байсан учраас яг одоо хийгвэл бид нар хий. Тэгээ бид нар өөрсдөө эрсдлээ аваад банкнаас ил авч хийж байгаа шүү дээ. Тэгээ дараа нь бид чинь зарна. Тэгээ өдий жишээлбэл одоо хаусын зээл аваад барина гэдэг бол айгүй эрсдэлтэй байхгүй юу? Яг бол эдийн засаг өнөөдөр яг үнэхээр хаус авдаг одоо хүмүүл байхгүй шүү дээ. Тэр бол нэлээд дээд зэрэглэлийн юм байгаа шүү. Өндөр зэрэглэлийн хэлбэрт байх хэрэгтэй, маш хурдан барих хэрэгтэй. Тэхийн тулд байшин болгоч өөрөө доороо гүний дулаантай байхгүй. Гүний дулаан гэдэг нь одоо яг Швейцарын Европоор дүүрэн л байгаа уулаар технологи шүү дээ. Тэгээ хурдан тэгээ хөрөнгө оруулалт анхны хөрөнгө бол өндөр. Тэгээд эдрийг бид нар хийж яг эрсдэл айгүй том эрсдэл авж байгаа. Энэ бол амар ачаа, амар одоо биш ачаа. Яг тэгвэл нэлээд хөрөнгө оруулалт шаардаад өндөр зэрэглэл байх хэрэгтэй учраас хурдан хийх хэрэгтэй. Дээрээс тэгээд банкны зээл бүх юм бид нар өөрсдөө хариуцж байгаа. Төрөөс биш шүү дээ. Тэр утгаараа бол одоо тэнд бас ASEM-ийн юу гэсэн гэлээ Villa-гийн тендер авсан ч гэлөө гэж яриулаа. Энэ бол Sky Resort-ийн газар барьж байгаа учраас тендер зарлаагүй. Зарлах хугацаач байхгүй. Тэгээд бидний хувийн компани LG-ний бүхэс зээл аваад хийж байгаа учраас бол одоо бид нар ячаад эрсдлээ өөрж байгаа юм л юм. За жуулчлал ирээд яавал бас нэг тийм нэг дэлхийн хэмжээний жишгийн байдаг тийм газар гольфо цохиогод ирж гин үү ер нь? Ирнэ. Одоо бид нар олон улсын бас Азийн гольфын олон улсын тэмцээн бас 2-3 жилийн дараа авахар ярьж байгаа. Тэгэх юм бол тэр дахиад дэлхийд сурталчлаа шүү дээ. Дэлхийн нөгөө бүх том гольф. Хэмжлэхээр бид нар л энэ Монгол тийм их боломж их бий. Бид нар асар их одоо сайн ажиллах хэрэгтэй залуучууд өгөх чадвар их өндөр чадвартай мэдлэгтэй залуучууд асар их байна. Үнэхээр гадаад сурсан, ном дүрм сурсан залуучууд аягүй хэрж байна. Гэхдээ ирээд эдийг бид нар яаж зөв зохион байгуулж одоо илүү одоо хөгжлийн улсын хөгжилтэй холбоотой нэмэртэй юм үнцэнтэй юмуд сайн их төслүүдийг хийх үү гэдэг л эсвэл тэгэхээр боломж бол асар их байна. Гэрэл гэгээтэй харах тухай бол та байнга ярих юм.
яг өнөөдрийн байж байгаа нөхцөл байдал. Монгол улсыг одоо 17 он гэдэг нэг айхтар он ирэх юм шиг л одоо ингээд айчлаа л да бүгдээрээ. Гадаад орчин бол тийм амаргүй байна. Ялангуяа энэ түүхийдүүдийг үнэсэхгүй юм шиг байна. Бонд гадаадын Монгол өгсөн банкны зээлүүд бас ерөнхий эдийн засгийг хараад бас болгоомжтой хандж байгаа. Одоо ч гэсэн хэмэл байгаа шүү дээ. Тэгээ бас дээрэс нь итгэл алдсан гэж хэлчихвэл болох уу? За тэрүүд яг хөө мэдээж алдаатай бас юмд гарсан байдаг гарсан. Яг тэрийг одоо бас дахин дурдаад яг хөө. Гэхдээ ерөнхийдөө Монголыг өнөөдөр хөрөнгө оруулагчтайгаа буцаагаад одоо дуудсан одоо л асуудалгүй ерөнхий сайд зөвчтөр Хонконгийн үржигдрийн дээр ярьж илээ шүү дээ. Би бол их зөв сайн мессежүүд гэж бодож байгаа. Яг бол одоо та нар хөрөнгө оруулалт хэрэгсээ одоо л бид нар бол нөхөрлөх ус учин мөн шүү. Тэгээ Монголын одоо ирээдүй хөөдрөг байна гэдэг одоо бүх шатандаа бид нар ч гэсэн уулзахтаа хэлж байгаа шүү дээ. Бид нар ч одоо байнга л хөрөнгө оруулагчтай уулзч идэг. Бидний хэлж байгаа гол юм бол тийм шүү дээ. Бид нар үнэхээр 3 сая хүнтэй асар их одоо байгалийн байлаг байна. Хажууд нь Хятад гэдэг дэлхийн том зах зээл байна. Орос гэдэг хажууд байна. Тэгэхээр дээрэс нь одоо үнэхээр хөдөө аж ахуйн асар их боломж байна. Тэгээд түрүүний хэлсэн одоо ажиллаж болчихсон юм. Ийм их асар их боломж байгаа учраас бид нар бол одоо Монголын ирээдүйд итгэх үү одоо хөгжил хийлгүй өөрсдийн асууж байгаас бол би ямар ч эргэлзэхгүй байгаа. Үнэхээр бид нар зөвхөн бидрээс бол их хамаарах юм байна. Үнэхээр бид нар ус төрчлөлтөө багасгаад үнэхээр одоо өөрсдийнхөө ажилласаа гээд үнэхээр энэ их олон эрчтэй энергитэй боловсртой залуучуудад зөв зохион байгуулад гэж чадвал бид нар үнэхээр одоо өөрсдөө яг 3 сая хүн бол их тийм боломжийн сайхан амьдралтай болох хэрэгэд ерөөсөө би явж эргэлзэхгүй байгаа. Мэдээж нэг 2-3 жилдээ амаргүй байх. Бидрээс хамаарахгүй бас цөм том юмуд байна. Тэгэхээр учраас энийг бол бид даваа гарчил таараа. Нөгөө талаас яг өмчн бид нар ийм бонд гаргах засгийн ч одоо бонд их гаргалаа. Би бол зөв гэж бодож байгаа. Бид нар айгүй зөв хөрөнгө оруулалтыг хийгээд зөв сахилгатай байвал чинь тэгжээж бид нар бас одоо хөгжгөл ийм л бид одоо капиталист нийгэм гэж хэлэх үү дээ. Одоо босод зах зээлийн жишгээр л явж байгаа учраас бол би нэг бол их тийм бас бүр айхтар айхгүй байгаа. Мэдээж их амаргүй нэгдэгт бол би одоо эргэлзэхгүй байгаа. Гэтэ дунд хугацаанд авч яхан амаргүй 2-3 жил болох байхаа. Таныг зарим нэг хүн тэгж шөмжилсэн байхыг харсан. Одоо энэ МСС ингээл том туслаа аваад яхаар охин компаниудаа ингээл оруулчих юм. Бусдад хийх боломж олохгүй байна гэж нэг яажсэн. Та нах одоо би сонсч байсан. Тэгээ манайхан одоо бол би тоонууд харсан л да. Одоо тэгээ бид нар сүүлийн 5 жилд дотоодын аж ахуйн нэгжүүдээс 4 их 80 төгрөгийн ажил үйлчлэг авсан байлаа. Тэгэхээр та нар 4 их 80 төгрөг төлсөн байж та дотоод аж ахуйн сүүлийн 5 жил. Тэр бол ингээл дагсан хөрөнгө оруулалтууд одоо өссөн зүйл юм байгаа шүү дээ. Тэгээд энэ нь өөрөө жил дунджаар бид нар 3,000 аж ахуйн дотоодын аж ахуйн нэгжтэй харьцдаг юм байлаа. Энэ нь өөрөө бидний ойлгосноор бол нэг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30,000 аж ахуйн нэгж байдаг юм билээ шүү дээ. Тэрний 10% байгаа байхгүй. Тэгэхээр яг 10% үнэхээр идэвхтэй үйл ажиллагаатай компанид бид нар ажил үйлчлэг өгч гин гэсэн байхгүй. Тэр бол тэгэхээр бол тийм багтаа биш. Дотоодын охин компани хитгэн компанид нэг авжиг бол тэрийг л үлгэж аваад яриад байгаа бол наа чи их тийм өрөөсгөл юу л да. Одоо чинээр орох гэж байгаа ямар салбар байна? Одоохондоо нэг бид нар шинээр бол төлөвсөн байхгүй. Бид нар бол одоо ямар ч цасан нэлээх хөрөнгө оруулалт зоригтой хөрөнгө оруулалт хийсэн. Одоо интернет гэдэг бас имлэг бас нэлээ том зээлтэйс амаргүй шүү дээ. Тэгээ энэнийг бас зээл нэлээд багасгах хэрэгтэй. Шингэрэлаа гэдэг ийм том төслөө дуусгах нь бас энэ бас амаргүй. Одоо Assembly-ла гэдэг тэнийг бас дуусгах нь энэ чинь бас энэ том зээлийн хүмүүн явна. Тэгээ сүүлдээ зээлийн төлбөрүүд нэхэгдэн. Тэгээ энэ болгоны чинь цаана гарах юм бол бид нар ямар ч гэсэн байгаа юм дээр нэлээд төлөвлөж ажиллана шинээр. Өөрийнхөө одоо МСС гэдэг дээвэр дороос хит хитэн компаниуд чинь бүр бие дагаад танахаас гараад явсан сураг байсан. Энийг та ингэж явах хэвээр зүү тогтол гэж бодсон уу? Ерөөсөө тань энэ ийм ингээ гэж та шийдсэн юм уу? Ер нь байдаг юу те одоо IT zone, Anun 2, Enterprise, Mid-Impex, одоо Irish Pub, Green Catering гэдэг компани нэлээд олон компани хувьчилсан шүү дээ. Хувьчилсан гэдэг нь нөгөө олон жил авч байгаа усуудаа хөнгөлтэй нөхцлөөр өгчөж байгаа. Тэгээд одоо MSS хамаагүй өөртөө нэг аваа яваа гэдэг. Тэгээд зах зээл захиа өрсөлдөөд өөртөө явуудаг юм. Энэ бол байдаг одоо барууны жишгээр нөгөө managed buyout гэж хэлдэг. Эмч авчиж байгаа менежерүүдээ залуучууд нь өөртөө ингээд хөнгөлтэй нөхцлөөр. Тэр амжилттай явж байна. Дэжгүй шүү дээ одоо би зүгээр тоглоомч голомор хэлдгийг хаяа дайрлахаар за хувьчилсан чинь чиний ашиг үзүүл бүр ихсээд байна уу гэж одоо яг тэр тоглоом тоглооч компанид байхдаа муу ажиллуулад исэн юм уу гэж асууж байхгүй яа тэр бол тоглоомч голомор тийм бас одоо байдаг л болоо байдаг жишг энэ бол юу юм бэ? За ер нь бол улс хэтийн ирээдүйн тухай таны цаашдаа ажлын тухай бас болоод байгаа үйл явцын талаас санал бодлоо чи сонсчлоо гэж бодож байна. Хамгийн ойрын
одоо төлөвлөгөө гэж асуу. Энэ 100 юу хийх вэ? За энэ 100 мэдээж одоо ассан болох гэж тийм шиг түрүүний хэлсэн бид тэрийг хурдан дуусгаж одоо төрийн өмнө бас нүрүүл авахгүй тийм чадах юм өөртөө хувь нэмрээ оруулна төслөө дуусгана. Дэлхийн өмнө тий. Дээрэс нь мэдээж олимп болно. Тэгээ бас сонссон танай үндэсний телевиз олимп нэвтрүүлж байгаа юм байна шүү дээ. Тийм учраас одоо баяр хүргэе тийм учраас бид нар яг сайхан үндэсний телевизээ одоо олимп үзээ суун. Тэр бол одоо нэлээд олон их авч байгаа юм байна шүү дээ. Тамирчдаас. Тэгэхээр одоо Бразил хол учраас бид тэр болгоо явж чадахгүй байх. Өмнө яг Бээжинг олимпч очиад үзчихжээсэн. Тийм учраас бол бас тийм гоё гэрэлгээтэй том ажлууд байгаа учраас завгүй зүг болох байх гэж бодож байгаа. Ер нь бол таны санаа бодлыг залуучуудыг дэмжиж ажиллах тал дээр ийм яриаг ер нь бол үзэгчд үзэж залуучууд ч гэсэн үзэж явах хэрэгтэй. Тийм учраас та ер нь жаахан олон удаа ярилцлага өгч байгаа хэрэгтэй юм биш үү гэж би зүгээр бодлоо. Зөвшөөрч байна. Зөвшөөрч байна. Гэхдээ яг бид нар юу юм аа? Би бас яг сүүлчийн нэмээд хэлчихд бол бизнесмэнүүдийг одоо харлуулсан одоо яг иймэрхүү нийгмийн гонхтой юм удаа их болж байна. Бид нар тоодгүй юм. Тийм учраас ингээд хэвлэл тэр болгон ороод ингээд идэггүй. Ерөн зүгээр зарчмын юм одоо бас энэ боломжийг ашиглаа хэлчихд бол одоо зөвхөн манайхч биш бусад адилхан Монголын сайн компани олон байна шүү дээ. Өнөөдөр бид нар үнэхээр ингээд бас улсын хөгжлийн төлөө хийж байгаа асар их одоо амаргүй хөрөнгө оруулалтууд байна. Тэгээ эднийхээ цаана ингээд гарахын тулд бид асар их зээлмэл авдаг. Хаваас чарахгүй энэ дэлхийд аялалт гэж явдаг олон улсын жишг стандарт нь. Тэгээ энэ болгоныг одоо бид нар амаргүй даваа явж байгаа энэ үед одоо ингээд одоо өрөнд баригдсан ч гэж яах шиг те дампуурч нэг иймэрхүү одоо нэг явуургүй гэдэг юм уу нэр хүнд талдсан иймэрхүү мэдээ жоохон цэрлэх хэрэгтэй хаа л гэж бодож байгаа. Хөө хүнч бай те одоо ямар ч юм хэвлэл мэдээлэх гэсэн энэ дээр зөв ойлголт. Тэгэхгүй зүйлдээ хөрөнгө оруулж байгаа гэдэг чинь хамгийн хэцүү ажил шүү дээ. Тэгээ хүмүүс одоо нэг одоо Шингэрэл аваад байх ашиг хичээнэ гэдэг бол их буруу. Одоо бид түрүүн хэлсэн зовлог ялж шүү дээ. Одоо энэлэг гэтэл интермедийг үр ашиг нь хөрөнгө оруулах байхгүй. Интермед гэхэд бас л одоо шухлаа МСС гэдэг одоо бас үндэсний компани хамтарч хийж байгаа. Хөрөнгө оруулагч бол ерөөсөө айгүй хэцүү хөрөнгө оруулалт байхгүй. Яг амиа удвал тэгж одоо 20-30 сая долларын зээл авч имдэг хийж явах зүгээр банкнд хадгаламжчид хүүг наваа сууж байгаа зугаалаа явж болно шүү дээ. Тэгэхээр ийм их одоо төрийн ачааллыг үүрлэж байгаа гэдэг юм уу да үндэсний бас олон компаниуд байна. Тэгээ эдрийгээ биднийг бас хамаагүй ингэж улс төрчдийн одоо сонгуульд өгч энэ хэрүүл мэрлүү татж оруулах юм одоо их одоо болимоор нэг хэлэх юм уу да тийм энэ дээр бас одоо бас хэлчмээ сагдаад байгаа. Бидийг одоо бид нар яг бизнесээ хийх ажил их байна. 50 ажил хийлгэж л хийчихгүй тийм. Яг бид тэрнээс шантрахгүй. Одоо тэгээд энэ болгоны цаана үр шимэн нийт ард түмэнд очдог. Бид нар яаж одоо ажиллахаар өөртөө монгол хүмүүс учраас яаж одоо бид нар хөөхөн монголч залуучуудаа бас цалинтай байх уу? Одоо хямрал үеч хэцүү 2-3 жил болох гэдэг шүү дээ болж байна. Яаж бас цалингийн таслахгүй байх уу? Яаж бас банкны зээлүүдээ цаг хугацаанд нь төлөхгүй бас байх одоо төлөхгүй яачих вэ? Иймэрхүү хүнд үе явж байна. Тэгээ энэ дээр бас бид нар энэ бизнесийн одоо хувийн ишлүүдийг бас сайн зөв ойлгож таниулах юм дээр бас хэл мэдээлэх нь танаас ч байж туслаарай гэж хэлмээр байна. За баярлалаа.